Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Тавхны Монгол Улсын гавьяач багш профессор анхны доктор миний багш би бүхний багш хайртай багш зөв багшаа тасна гэж байна. Хаваа гэдэг эрүүл тэргүүн дэд сайд асыг эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгүүндээр Бүлбаатар эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нар аминдава буюу үнэтэй Батмаг амар цэнг баяр засгийн газрын хэрэгжүүлэх агентийн дарга одоо дэслэг Наран Баатар бүгдээрээ фестивалын тэмдэглэжсэн фестивал биш гэж хэлхийн аргагүй тийм учраас энэ багт. Тэгэхээр энэ чинь юутай холбоотой юм хэлэх хичээл. Фестивалийн хичээл бол ер нь ойлгохгүй фестивал энэ фестивал хичээлийн нэг онцлог нь бол онцгийн сэтгэлгээ, хилийлийн сэтгэлгээ, эмгэл зүйн сэтгэлгээ, энэ чинь сэтгэлгээ төлөвш сэтгэн бодох чадварыг бий болгодог ийм одоо онцлог хичээл. Онцгийн төвшөнд нь сэтгэж чадчих. Онцгийн төвшин сэтгэнэ гэдэг чинь онцгийн хичээлүүдээр үтсэн тэр мэрэгжлийн бүх хичээлүүдийг сэтгэж санаж тэднийг одоо харуулчих. Тэр микробиологи, тэр одоо биологи, тэр молекул биологи, тэр микробиологи, тэр одоо удам зүүн хичээлүүдээр үтсэн зүйлээ сэтгэж сайн нөгөө өвчний өөрчлөлтийг өвчний өөрчлөлтийг таних. Тийм учраас одоо үнэхээр одоо сэтгэлгээ төлөвшүүлдэг ийм одоо сайхан жилийн гэж хичээл. Нөгөө талаас маш хөрөх чадвар сайтай. Хөрөх чадвартай сайтай байдаг. Учраас одоо манай академичд нэг бүтээлүүд түрүүн одоо завсран захирлын одоо академичийн нэр дээр би заримд хэлэхдээ 40 одоо эрдмийн зэрэг цолтой докторуудыг бэлтгэж гарсан шинжлэх ухааны доктор. Энэ бол одоо өөрийнхөө мэдсэн сурсан зүйл юм. Одоо ягаад тэр фестивалийн хичээлдэр чинь бүх эрхтэн системийн юу хүчний мөн чанарын тухай асуудал ярьж байгаа юм. Аль систем эрхтэнлөө тэр хүний ажилд одоо зөвлөгөө өгч хэлж чиглүүлж ийм одоо мэдлэг чадварыг олгодог. Тэр мэдлэг чадварыг тэр шин тэр профессор одоо тавсрын академич байна. Шир өөрөө сайн үзэмшиж чадсан, түүнийг хэрэглээ болгож чадсан, тэрнийг одоо хүн төрөж чадсанараа энэ бол одоо үнэхээр одоо манай фестивалийн тэмцээний хувьд гэдгийг түүхэнд бишигдэх тийм сайхан одоо юмаа сайхан одоо тэр мэрэгжлийн хичээлийн тэр чадвар чансаа хөрвөх чадварыг харуулсан бодит баримт гэж би хэлж энэгээр бахархаж одоо зарим ингэж хэлэх гэж байна. За бүтээлийн одоо харуулах гэж байгаа. Эндээс бол та нар сурах хэрэгтэй их байгаа гэдэг. Ингээд би бахархдаг, ятар бахархдаг, фестивалчдад бахархдаг, та нар одоо бахархаж яваарай гэж хэлж байгаа. За энэ академич нямд академич нэг бүтээлийн тоо 510 байна. За энэ 2007 оны харсан. 2008 оны албан судалсан зэтгүүс гарсан баримтыг. Тэгэхээр эндээс би юу харж байгаа гэхээр эрдэм шинжилгээний бүтээлийн олон улсын төвшөнд одоо нөгөө бүтээлийн хязгаарлалтыг гаргах ийм загвар явж байгаа байна. Тэгэхээр энэ бол одоо энэ суулж байгаа бүтээл зүүнээр фестивал энэ суулж байгаа лекцийн багт та одоо судалгааны ажлыг ч бас ийм төвшөнд хийх шаардлагатай байж юм байна. Ийм хэмжээнд төвлөж чагсаад юм байна гэсэн санаа гаргах гэж одоо яасан. За ингээд эвдэмжлэгийн бүтээл Монгол хэлээр гэж ярьж байгаа. За тэгээд орос хэлээр гэж байгаа. Бусад хэлээр гэж. Тэгэхээр өнөөдөр та нар 3-аас доош хэлтэй гадаад хэлтэй олсуудын чагсаалтууд ийм маягаар таньж орос хэлээр ном документ өгүүлэл хэлтгийн сэдв
давчаад бусад хэлээр ном давхад өгүүлээд эдгээр сэдвүүд давчаад. За нийтлэл бүтээл бас их ялангуяа манай фестивалд нийтлэл бүтээлээ их гайхамшигтай. Ганцхан ямдаа бүтээл төдийгүй манай Батмун манай одоо Сүлбатэн тэрүүс нийтлэл хэвлэн нийтлэх чадвар гэсэн. Энэ их том одоо юм хэвлэн нийтлэх чинь зүгээр нэг юм бичдэггүй юм байна. Тавгаа академи ч гэсэн өөрийнхөө тэр одоо үлэмжийн хорвоодын номондоо өөрийнхөө бэлгийн тухай одоо зураг хэлбэрээр бэлгийг одоо тодорхойлоод өгсөн байна. Тийм өөрөөс хэлгээд нийт сургууль бичиж сургууль гэдэг их том өндөр соёл гэдэг чадвар байд юм аа. Энэ фестивалд үзэх ийм хүмүүсээ хэлж байгаа. За ингээд саяын одоо юу харагдсан уу? За цааш нь шинэ тухайн академийн шинэ төрийн соёлд одоо энэ фестивалдаас манай яснаас одоо ирсэн. Гэдэг бол бас бахархаас өөр байна. За ингээд бүтээлийн одоо шалгалтууд байж байна. Шинэ тухайн доктор 6 хэд доктор 14 магистр одоо ирсэн. За ингэж өөрснийхөө сурсан мэдсэн одоо багш хүний одоо нэг том одоо Хичүүний одоо бүтээч үйл ажиллагааны үр төлөвлөлт энэ шав төвснээр хангалттай. Энэ бол одоо гайхалтай сайхан үйлдэл хийж байна. За завсан академичийн доктор бүтээлээ. За завсан академичийн энэ фестивалийн одоо нэгжийн хичээлийн хувьд анхны шинэ зохионы доктор манай эмэгтэйчүүд шинэ зохионы сургуулийн 3 хүн одоо захирлын үйлдэж 3 дахь нь фестивалийн төвлөрөөд болсон эдгээр бодлыг фестивалаар хавтдаг. За савсан захирлын одоо түрүү онцлог хийчихсэн энэ өөрийнхөө мэдсэн сурсан эмэгтэйчүүдийн хичээлийн тэр хөрөх чадвар фестивалийн хичээлийн хөрөх чадварыг чадамжаа эзэмших хэрэглээ болгож ийм олон аавын төлөвлөлтийг эрдмийн зэрэгсэлтэй болсон гэдэг гайхалтай. Энэ бол одоо 40 байгаа. Энэ нэг бол сая нэгэн багтаж байгаа өөрөөр багтаж байгаа гэж байна. За шинэ тухайн академийн гишүүн мөн одоо фестивалийн хичээл одоо тэнхимд байсан. Яонуудын одоо байж байгаа. Хэдэн оноос хэдэн онд ажиллажсэн ямар хичээл зааж ирсэн гэдгийг байгаа. Баярт бол ерөөсөө фестивалийн хичээл хоёулангийн зааж ирсэн. За тавсан захирлууд 30 гэдэг хичээлээр энэ фестивалийн хичээл сүүлийн жилүүдэн дандаа доктор магистрантуудын ажлыг одоо ажилласан. За баярт бол анх хичээл одоо баяртыг төгснөөр дараагаас сургууль багшаар авах бид нар одоо яасан намын ороонд гарч ирсэн гэхэд хоёрдугаар эмнэлэг одоо би одоо үед чинь одоо бидний үед чинь энэ анхаахын сургуулийг төгсөгчдийн онцлог дипломтой үед шууд хоёрдугаар эмнэлэг клиникийн том эмнэлэг шууд авчдаг байсан. Тэгээд бид нар авахгүй өгөөгүй жил ажилласныхан дараа зориудоо дэргэж аваад хэмжээ аваад тэгээд дархлаа судалсыг чиглэлээр хэрэгжүүлсэн эшлэл аспирантууд явуулаад тэгээд дархлаа судалсыг үндсэндээ Монгол суурийн тавьж үндэс сая болж гисэн ийм одоо юм байна. За тэгээд одоо энэ одоо гарах бодлого бол дандаа бидний манай шарн ахмад одоо 13 дотор одоо багтаж байгаа фестивалчнаас өнөөдөр өдрийн бүтэл ажиллаж байгаа би бас багшаа зориуд одоо 13 дотор багтаж байгаа ахмадуудын дотор бацаг сахил байна одоо яаж байгаа. Бацаг сахил бол манай одоо 2-р курсын оюутан сургуулийн 2-р курсын оюутан байхад фестивалийн төвлөрөнд одоо багшаа байсан. Бадамхан төвчтэй, одоогчтой, гүржүүд амгийн давчтай энэ тавар байсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш өнөөдрийн өдөр одоо боловсролын салбар, гэрэл мэндийн салбар зохион байгуулах ажлыг хийж бацаг сахилтай 13 жил намайг хорондоо хийхдээ хажууд нь одоо төвшид тулж одоо бас хүн болж хүмүүцсэн гэдгээ бас яг юм хийж явж байна. Тэгээд багшаараа бид нар тэгээд бас сахилын онцлог бол энэ сургууль дээр ирэн тэмчмээр орохгүй явах гэж нэг байна. Ядантай ирж уулзаад ингээд одоо мэндээ солилцаад юм шасаад ийм сайхан үнүүдээ багтаад энэ эдгэрийн одоо шавнаар одоо 3 түүний хэлбэргээр за Сүлбат ангаахны доктор профессор за физиолог Монголын ангаахны физиологийн салбарт спортын ангаахныг хөлтөөр нь босгож ирж шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтыг нэгдэмжлэгийг одоо арилж явуулж чадсан.
ялангуяа физиологийн бичгийн сургуульч гэдгийг үнэхээр олон авдартай байна. Хамт олноо дандаа авч явж хажуудаа байгаа одоо физиологчтой үнэхээр ч одоо дэмжиж олон авдартай сургуульчгийг гаргаж өнөөдрийн номуудын ширээний ном болгож ихтэй сургуулийн оюутнуудын ширээний ном болгож байдаг гэдэг би баярлж байдаг юм аа. Энэ бол одоо дарагтай сайхан багш хүний сайхан байна. За мөнгө их бол одоо тогтсон зэрэг хоёрын эрдэм судлалын ажлын анхны одоо физикийн эмнэлзийн физиологи гэдэг мэргэжтэй магистрийн одоо зэрэг хамгаалж анх одоо 96 онд магистр докторантаа суралцуулах төлөвлөгөө ятар боловсрол дэвшүүл тавиад ингээд одоо бэлдсэн гарын шав за өнөөдөр одоо яамгаахын сургуулийн захирлын хийж үзсэн техникийн хэрэглэж байгаа. Ер нь 3 дахь үеийн үзээ одоо энэ техникийн дараагийн үеийн 4 дахь үеийн 22-р зууны физиологчдыг бэлтгэхэд ер нь очааны үедээ бүх хэсэг физиологчдоос бидний өөрийнхөө шаяар дэргэд одоо тэмдэж хийж байна. Монголын харшил судалгааны нийгмийн тэргүүн харшил судлаараа дэлхийн улс орнуудад одоо Монголыг олбож дэлхийд одоо нэрийн Монголын харшил судлалын нийгэмлэг гэж байдаг юм шүү гэдгийг гаргаж тавьснараа жилийн хүн одоо энэ чиглэлээр сайхан судалгаа шинжилгээний сургууль семинаруудыг зохион байгуулдаг. Харшил судлалын эмчнэр гэсэн айлны одоо үндсэнд нийгэмлэгээр байгуулж бүрдүүлж өгсөн бүхний баярлж явдгийг тэр төсөлтөнд оролцож одоо явснараа баярлж явдгийг за ийм одоо сайхан ирээдүйн болтгоны Исламын одоо үе одоо манай Бадмахан багшийн манай Батман багшийн манай Дасцэг багшийн шав нэг болоод манай спорт багш отхон байлаа. Манай отхон бол өөрийнхөө сургуульчээр ерөнхийлөгчийн одоо шагналыг хүртсэн сургуультай бас одоо харуулж их юмтай гэдгийг заримд одоо хэлж бодож байна. За энэ төсөл тавилтуудыг харуулсан байна. Одоо түрүүн дэлхийн чиг хандлагын дээр явж байсан юм манай төвшилгээний манай техникийн төсөл тавилтуудаар хэрэгжиж байгаа эрдэм судлалын чиг хандлага. Тэгэхээр дэлхийн чиг хандлагаас нэг их одоо холбоо болцоо гэдгийг заримд одоо харуулсан юм одоо би хийж байна. Тэгэхээр одоо бид энэ ой өгсөн ажилдаа ийм хэмжээний сайхан ажлуудыг одоо зохиох сайхан найдварын ихтгэлийг энэ хоёр зэрэгцээ сууж байгаа тавсан Хүрлбаатар нийгмийн одоо дэг тэргүүн болох Дасцэг Сүхбаатарын зэгтээ одоо хэлэхэд бас ихний таатай байна. Сэнээр хэлж байгаа шавнараа гэж бахархаж байгаа. Баярлалаа. Үнцэндээ ийм л одоо энэ дараагийн үед тодорхой энэ одоо шавнараас хэмжиж авч тэгэхээр багш гэдэг бол багш гэдэг нэр өөрөө дээрээс бахархал төрүүлдэг. Багшаагийн дуудахад зүйл болоо гэж. 40 жилийн өмнө 30 жилийн өмнө төгссөн одоо шавнар байж ирсэн. Одоо жил одоо манай анхаарал эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн нэг сайхан арга хэмжээ алтан гагануур уулзалтыг онооноос байгуул. Тэр уулзалтанд бид нар шинжтэй хийх бэлдэж ирнэ шүү дээ. Тэгэл нөгөө ирсэн 40 жилийн 30 жилийн ирсэн төгсгч чинь багшаагийн дуудахад тэгэл болдог байх. Тийм шиг багшаа гэдэг одоо энэ нэр бол үнэхээр хосмортой сургууль хүмүүжүүлэх ажил тийм ээ. Мэргэжлийн одоо мэдлэг чадвар ийм одоо сайхан мэргэжлэр энэ хамт олон дотор алхаад авших намайг одоо би одоо энэ дээр өөрийгөө нэг зүйлийг хэлж байна. Төрийн болон хувийн дээд сургууль гэхэд хувийн хөвчлийн сургууль гэхэд хичээл заагаагүй одоо тийм сургууль байхгүй. Орногоо анхаарах ухаанд яг энэ төсөөгөө бидний шавьяа бэлдсэн дөнгөж байгууллагт нь одоо аваад ирчих болчихсон. За энэ бүх боломжийг хий болгож ирсгээд өнөөдөр манай нэг сургуулийн удирдлага одоо энэ боломжийг олгож байсан. Энэ боломж олгоно гэдэг нь үнэхээр юм одоо сайхан зүйл байдаг. 20 цагтаа дахиад сайжрахыг хайшиж явах хэрэггүй. Тийм учраас энэ сайхан боломжийг олгосны цаанууд миний шавнар алгаад шалгалыг алгаа одоо тусаад хүлээж байдаг. Жишээлбэл 2008 он хүртэл ажиллаад цагийн багшаар 70%, 50% багшаар одоо ажиллаад 70,000 төгрөгийн цалин дээр одоо цалинт явуулж үзлээ. Тэр маа багш бид хоёр. За би дөнгөж төгсөөд багшлахтаа
яг одоо манай анхаарахад дээрс дөнгөж одоо шинэ дотн байгуулсан сургууль дээр алтан үеийнхэн дотор орж ирсэн байхгүй 23-тай. Тэгэхэд 880 төгрөгийн салентай байсан. Дараа 1200 1400 цаасны салентай болсон. Тэгэхээр ийм одоо сонир. Тэгээд 70,000 цаасны салентай болж байтал миний шав одоо Бацрэдэг багшаа тань би мэдхгүй явсан. Миний намайг багшаа аваад тушаал гаргасан байсан. Амгаланбаатар профессор надад хэлэхгүй багшаа таныг одоо тэн сургууль багшаа авсан байна шүү баяр хүргэе гэж ингэж хэлсэн. Тэгээд би баярлсан заах. Тэгээд хайршгаал мэдхгүй за яах вэ 70,000 төгрөгийн салийг аваад явна гэж бодож байл тэнд аваад. Ингээд би одоо 52 дахь жил ороод явж байгаа. Тэгэхээр энэ бол багш. Хамт олондоо толны дотор чинь намайг дэмжиж итгэж байсан манай одоо техникийн тусалж хажилтнууд гэж хачин сайхан одоо уцаад байсан. Өнөөдөр би одоо танийгаа хэлэхгүй одоо байхмаар байхгүй. Анх ихэд одоо тэр одоо ихэд дэ хансрын гээд одоо байсан. Маш сайхан налгар тийм одоо дараа нь одоо нөгөө сүхий хансрын байж за даваа гэдэг байж манай наран цэцэг хиймийн техникийн одоо багшаарчсан. Эд чинь одоо зөвхөн физиологчдыг бэлдээс авсаагүй физиологчдыг бэлдээс гад зарим техникийн мэрэгчлийн багшийг бэлдэж өгсөн. ийм одоо яваад байгаа шүү дээ. Энэгээр юм байна шүү. Мөнгө цэцэг наран цэцэг хоёрыг манай техникийн нэгээс хоёулаа физиологийн сэдвүүдээр физиологийн сэдвээр тэрмээ авш одоо багшийн нэг нь одоо мөнгө барилах бидний одоо яваад хамгаасан. Дараа нь бол биохимийн техникүүд өнөөдөр биохимийн техникийн эрхлэгчээр тэр одоо салбарт бид нар бас нэгжтэн бэлдэж өгсөн байна. Энэгээр бас багтдаг. Ер нь багтахыг их баярлалаа. Багтах.